Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Миний хамгийн анхны бичлэг байгаа. Анхны бичлэгээрээ би Felicity Catholic нэртэй бүсгүйн сонирхолтой хормын талаар бэлдсэн байгаа. 2018 онд Felicity Catholic нэртэй бүсгүй тухайн үед 20 настай байхдаа Америкийн Rhode Island Tiverton хотод нэгэн сонирхолтой хормыг хийсэн байгаа. За энэ хормонд болохоор түүний 4 найз болон гэр бүлийн аав, ээж, өвөө, эмээ, за мөн 6 хүүхэдтэй орсон байгаа. Яагаад энэ хормонд хүүхэдтэй орж байна вэ гэхээр манай гол дүр болох Felicity бүсгүйн хормилох гэж байгаа хүн биш, үнэндээ хүүхэдтэй байгаа. За энэ хүүхэдтэй болохоор Kelly Rosie гэдэг нэртэй эмэгтэй хүүхэдтэй байгаа. Зомби царайтай, ам хамран гэмтсэн, нийл цус нүжиндөө баригдсан. Үнэхээр харахад үнэхээр айц сүрүүлэм нүүр төрхтэй юм хүүхэлтэй байгаа. За энэ хүүхэлтэйг болохоор анх уул нь 13 нас Felicity-г 13 настай байхад нь аав нь бэлэг болгон өгч байсан юм байлээ. Тэгээд 13 настайгаас хойш энэ хүүхэлттэй хамт байсан гэсэн үг. Хамгийн анх Kelly гэдэг хүүхэлтэйгээ Felicity харахад бол үнэхээр өрөвдмөр царайтай нүүр ам нь ингээд бүр гэмтчихсэн, цус нүжиндөө баригдсан, шархалцсан, дотоод сэтгэл нь шархалцсан юм шиг ингэж харагдаж анх өрөвдсөн. За тэрний өрөвдөхөөс гадна тэр Felicity-д болохоор Kelly үнэхээр ингээд өөртөө адилхан харагдсан байгаа. За яагаад өөртөө адилхан байна вэ гэхээр Felicity өөрөө бас хүнтэй харьцахдаа маш муу. За тэгээд үнэхээр дотгошоогоо амархан гунигэлдэг, амархан шархалждаг ийм хүүхэд байсан. За тэгэхээр энэ хүүхэлтэй гадаад төрхтэйгөө Felicity-тэй маш адилхан байна гэсэн үг. Тэгээд анх хараад тасаад ерөнхийдөө бол хайртай болсон гэж байгаа. Тэгээд ярилцах тусам нэг нэгээ ойлгодог, нэг нэгээ сүнсээрээ холбогдож ойлгодог болсон гэж өөрөө хэлсэн байдаг. За тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам 20 нас Felicity 20 настай болоод ингээд хурмаа хийж байгаа. Анх хурмын сонсоод бол түүний эцэг их үнэхээр гайхаж эсэргүүцэж юу яриад байгаа юм бэ гэж шууд эсэргүүцсэн бол охиныхоо сэтгэлийг ойлгоод явандаа болохоор хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэгээд хурим болвол Felicity-гийн өвөөгийнх нь цэцэрлэгт болсон. Хурим нь $500 зардал гарсан бөгөөд Felicity өөртөө маш гоё хурмын даашинз, за мөн нөхөр болох Kelly-д костюм пижак, за тэгээд хурмын гол чимэглэлүүдэд энэхүү зардал нь орсон байдаг. За хурим бол маш гоё ёслол төгөлдөр болсон хэдий ч Америкт энэхүү амьгүй зүйлтэй хурмаа хийх нь бол хүлээн зөвшөөрөгддөггүй юм байна. Тэгэхээр Felicity-ийн хувьд энэ нь билетлийн чанартай хурим болж өнгөрсөн гэсэн үг байгаа. За Felicity хурмын дараа болохоор энэ хүүхэлдэйн цуглуулга маш ихээр нэмэгдүүлсэн. За мэдээж хүүхэлдэйнүүдийг ихээр авахаас гадна хүүхэлдэйнүүд бүгдээрээ маш аимшигын, зомби төрхтэй, цус нүжиндөө байлцсан юм. Янз бүрийн зомби юм төрхтэй хүүхэлдэйнүүдийг мэдээж сонирхож цуглуулж эхэлсэн. За тэр дундаасаа нэгэн хүүхэлтэй бас анхаарлыг татаж байгаа. Энэ хүүхэлтэй болохоор Felicity-гийн 2 дахь нөхөр буюу Robert байгаа. За Robert гэдэг энэ хүүхэлтэй болохоор 183 см өндөр, эрэгтэй дүр төрхтэй, эрэгтэй хүүхэлтэй байгаа. За тэгээ харах юм бол нүүр нь цэнхэр, нүд нь маш том юм хайр гаригийн илэрхийлэмжтэй хайр гаригийн хүн шиг гэрнээ зомби төрхтэй юм хүүхэлтэй байгаа. За энэ хүү Робертод Felicity маань бас маш ихээр татагдаад 2 дахь нөхрөө болгон хурим хүртэл хийсэн байгаа. За ингэснээрээ ингээд эдний гэр бүл 3 гишүүнтэй болж байгаа. 2 нөхөр буюу Felicity 2 хүүхэлтэй нөхөртөөгөө амьдарч байна гэсэн үг. За энэ хурим бол байж болдог хурим юм байна. Америкт бол полимер гэр бүл гээд 3 бүлэн түүнээс дэш хэдэн ч гишүүн байж болдог. Хоорондоо ойлголцож ярилцсны үр дүн дээрээс нэг нэгээ хүлээн зөвшөөрсөн юм бүлэг гэр бүл гэсэн үг юм байна. За тэгэхээр зэрэг энэ гурван маань ингээд нийлээд полимер гэр бүл буюу нэг нэгээ хүлээн зөвшөөрч хүндэтгдэг гэр бүлтэй орд юм байна. Felicity болохоор 2 нөхөртөөгөө ээлжлээд унтах, за эсвэл гуруулаа ингээ хамтдаа унтдаг гэж байна. За мөн тэгээд 2 нөхрөөс гадна Felicity хүүхдүүдтэй болсон. Хүүхдүүд нь мэдээж зомби хүүхдүүд гэдгийг дээр дурдсан. За тэгээд 10 хүүхдтэй болсон байгаа. Эрэгтэй эмэгтэй янз бүр. За бүгдэнд нь нэр өгчихсөн. Бүгдийг нь гэрийн хаандынд байрлуулад хамт ярилцах, хоол хийх, хооллох, унтлах, хувцлах гэд бүхий л зүйлийг яг л амьд хүмүүс шиг хийдэг. За тэгээд хүүхдүүдийнх нь нэрийг дурдах юм бол Rachel, Luna, Billy, Holly, Victor, Marty, Femi, Grammy, Robbie, Molly гэд ийм хүүхдүүдтэй болсон байгаа.
За Felicity маань ингээд хоёр нөхөр 10 хүүхэдтэйгээ Аз жаргалтай өнөөдрийг хүртэл амьдардаг байх нь. За захин орчинд болохоор энэхүү амьдралынхаа тухай бас нийтэлдэг. За захин орчинд нийтэлж олон нийтэд хуваалцаж гин гэдэг бол бас өөр дээр шүүмжлэлийг аавна. Шүүмжлэл бол хоёр талтай. За мэдээж нэг хэсэг нь окей, Felicity чи бол маш гоё амьдарч байна. Өөрөө л Аз жаргалтай байх юм бол бусдын юу гэх ямар хамаатай юм бэ? Чи л Аз жаргалтай байвал болоо гэж авч үзэж байгаа бол нөгөө хэсэг нь болохоор энэс ойлгоход хэцүү юм байна. Ямар хэцүү асуудал вэ? Ийм зүйл байх ёсгүй, энэ бол буруу гэж авч үздэг ч хүмүүс байгаа. За хамгийн гол нь өөрөө Felicity хэлэхдээ за тухайн одоо эд зүйлтэй, амьгүй зүйлтэй хуримлна гэдэг маань өөрөө тантай л яг адилхан хурим шүү. Энэ бол ерөөсө буруу зүйл биш. Та их нэртэйгээ нөхөртөөгөө яаж хуримлдаг тэрнтэй л адилхан сэтгэлийн тийм сэтгэл хөдлөл явагддаг. Яг тийм хайр халамж явагддаг ийм асуудал байгаа. Хамгийн гол нь би энэ хүүхэлдэйнүүдтэйгээ маш зүрх сэтгэлээрээ, сүнсээрээ, тархиараа ингэж холбогдож маш аз жаргалтай амьдарч чаддгаа. Би бол үнэхээр аз жаргалтай эмэгтэй гэж ярьсан байдаг байна. За үүнээс гадна бас нэгэн асуудал үүссэн. Энэ маань болохоор анх нөгөө нэг YouTube хуудаснаа байрлуулад анхны нөхөр Келлитэйгээ ингээд маш аз жаргалтай байгаа тухайгаа ингээд нийтлэхэд бол хүмүүсийн одоо сүрэг сэтгэгдлүүдээс болоод одоо сэтгэл зүгээ ингээд дийлхэ болоод те хүмүүс мэдээж маш ихээр шүүмжилсэн баг. Тэгэхээр сэтгэл зүгээ дийлхэ болоод ингээд анхны нөхөр Келлигээ одоо дунд нь бас устгаж исэн юм хэрэг явдал гарсан байт юм байна. За анхны нөхөр Келлигээ устгаа. За энэ үнэхээр буруу юм шиг байна. Хүмүүс намайг буруу гэдэг ингээд устгасан боловч Келли гэдэг одоо анхны нөхрөө маш их санаад бүр устгасныхаа дараа маш их стресст ороод сэтгэл готролд ороод ингээд анхны нөхрөө дахин бүтээлгэж байсан юм байна шүү. Дахин бүтээлгээд одоо захиалаад өмнөх одоо Келли нөхөртөөгөө ижил төстэй байдлаар арай орчин үеийн болгоод ингээд захиалж авч яасан юм байна. За ингээд анхны нөхөр Келлигийн эхний дүр төрх болон шинжлэхсэн дүр төрхийг бас зураг болгон оруулж байна. За ингээд өнөөдрийн маань дугаартай хамтаа байсан та бүхэнд баярлалаа. Одоо хүртэл ингээд дуустал нь сонсон та бүхэндээ үнэхээр их чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Баяртай.